За сайн байцгаана уу энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бүгдээрээ тэрбум долларын лайк гэсэн сэдвээр ярилцах болно. Тэгэхээр гарчигнаасаа мэдгэж байгаа бохтом энэ удаад бүгдээрээ social network-ийн талаар ярилцах нэ. Тэгэхээр social network-ийг бид нар хэрэглээд бараг 10 20 жил болж байгаа мөртлөө яахаараа өнөөдөр заавал social network-ийн талаар ярилцах хэрэгтэй юм бэ гэхээр сүүлийн үед бол энэ influencer Gen Z гэдэг нэрийн доор энэ social network-ийг дахиж эргэж харах болсон байгаа. Тэгэхээр энэ үгнүүд одоо яхаараа энэ influencer гэдэг үг, яхаараа энэ Gen Z гэдэг үгнүүд дахин модонд ороод байгаа юм бэ. Яхаараа ийшээ ингээд яг gold rush болж байгаа юм шиг хүн болгон энийг сонирхоод ороод энд ямар нэгэн шинэ маркет бий болоод байгаа юм уу яа. Энэ талаар бол одоо өнөөдрийнхөө нэвтрүүлгээр ярилцах нэ. За тэгэхээр $1 billion ярьж байгаа юм чинь хамгийн залуудаа одоо self-made billionaire болсон хүмүүс. Self-made гэхээр одоо өөрөө гэсэн үг тийм үү? Жинхэнэ нөгөө мөнчгөрөөрөө тэр бомтон болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэн хамгийн залуудаа биллионер болж исэн бэ гэд эргээд хараад хөө. Хэрвээ танд Bill Gates санаанд орж байгаа бол та магадгүй baby boomer үеийн хүн байна гэсэн үг. Гэтэл Bill Gates бол 31 настай даах биллионер болж исэн юм байна. За хэрвээ танд одоо Larry Page ч юм уу яг энэ Google-ийн үеийнхэн санаанд орж байгаа бол та Generation X үеийнхэн байна гэсэн үг. За тэгэхээр Larry Page бол 30 наснда биллионер болж исэн байх юм аа. За гэтэл наад бол чинь биш нөгөө нэг яав нөгөө Mark Zuckerberg чинь хамгийн залуухан биллионер гэж хэрвээ та хэлж чадж байгаа бол та millennial үеийнхэн байна гэсэн үг. За millennial үеийнхэн бол яг Mark Zuckerberg 23 настай та биллионер болж исэн байна. Тэгэхээр энэ бол 23 гэдэг бол вау бас амар таатай. Тэгсэн чинь энээс залуухан одоо биллионер яг сүүлийн үед гарч ирсэн байгаа. Хэрвээ та тэр хүнийг мэдэхгүй байгаа бол та үнэхээр Gen Z-ийнхний мэдээлэлээс хоцорсон байна гэсэн үг. За тэгэхээр хэн одоо хамгийн залуухан биллионер болсон юм бэ гэхээр Kylie Jenner гэж юм одоо бүсгүй байгаа. За тэгэхээр Kylie Jenner бол 21 настай биллионер болсон байна. За тэгэхээр энэ Kylie Jenner-тэй холбоотойгоор энэ инфлюенсер гэдэг үг, энэ Gen Z гэдэг үг одоо ерөөсөө яг энэ одоо шинэ нэг юм нэг одоо маркет ч юм уу бий болоод байгаа юм биш үү гэсэн санаа бол ингэж яг энэ Kylie Jenner-тэй холбоотойгоор ингэж одоо яг энэ gold rush болж байгаа юм шиг юм нөхцөл байдал үүсгээд байгаа. Тэгэхээр энэ Kylie Jenner-ыг яаж тэр бомтон болтын, яаж тэр бомтон болох боломжтой байсан гэдэг талаар нь бол өнөөдөр дэлгэрэнгүй үзэх нэ. За тэгвэл яаж тэр бомт болсон? Kylie Jenner яаж тэр бомтон болсон юм бэ? Мань хүн бол уруулын будаг зараад тэр бомтон болсон байгаа. Тэр уруулын будаг хийсэн байлгүй дээ гэж бас бодож магадгүй. Өөрөөсөө тийм бол биш. Байж байгаа уруулын будгийг аваад тэгээ дээр нэгэ Kylie Cosmetic гэдэг ингээд ярилт нагаад зараад тэгээ тэр бомтон болсон байж байгаа. Тэгэхээр вау яаж энэ уруулын будаг зараад энэ тэр бомтон болчтiin бол түүлийн ч одоо асар том юм одоо худалдааны одоо юутай networkтэй байж таарах нэ гэж бас бодож магадгүй тийм үү. За тэгээд үзэх юм бол Kylie Jenner Kylie Cosmetics 2015 онд одоо байгуулсан. 2015 он эдгтээ сүүл хэсэг учраас баг 2016 он гэж үзэж болно. За тэгээ 2016 онд байгуулагдсан компани нь ердөө л 7хан ажилтнтай. 7хан ажилтнтай Kelly Lipkitz гэдгийг бол яг тэр компани байгуулахаас 2 жилийн өмнөөс ерөнхийдөө жоохон ярьдаг одоо судалдаг байсан гэж ярьж байгаа. За тэгээ компани байгуулахдаа бол $250,000 байгуулсан. Энэ нь бол яг өөрийнх нь телевизэд модель хийж олсон мөнгөөрөө байгуулсан байгаа. За тэгээд энэ компани нь бол 1.2 тэрбум долларын одоо хөрөнгийг мань хүнд бий болгож өгсөн байж байгаа. Тэгэхээр яг зүгээр санхүүгийнх нь одоо их үүсвэр одоо юуг нь хараад үзэх юм бол яахаарахгүй мань хүн яг өөрийнх нь одоо self-made billionaire энд бол ямар ч хэрэгэлцээ байхгүй мань хүн яг өөрөө нойлоос эхлээл $250,000 бий болгосон. $250,000 компани байгуулсан. За тэгээ энийг $1 тэрбум хөргөсөн. Тэглээч гэсэн энэ одоо Kylie Jenner-ыг self-made billionaire тооцох юм уу тооцохгүй юм уу гэдэг хүмүүс ингээд маргалтаад байдаг байхгүй. Тэгэхээр яагаад маргалтаад байдаг талаар өнөөдөр мэдэж авах нь энэ нэвтрүүлгийн ерөөсөө гол зорилго. За тэгвэл одоо өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө яаж тэрбум 21 настай тэрбум доллартай болдгийг мэдээд авчлаа шүү дээ тийм үү. Энэ ерөөсөө амархан юм байна. 7 хүнтэй компани байгуулах юм байна. За тэгээд уруулын будаг аятайхан уруулын будаг байх юм бол авчираад тэгээд дээр нь Kylie Jenner гэдэг нэрээ нагаад тэгээд
Social network-оор зарчих юм байна. Тэгэл $1 тэрбум доллартай болох нь шүү дээ тийм үү. За ингээд дуусчдаг бол маш амархан тийм үү. За гэтэл энийг одоо яагаад ийм боломж үүссэн? Яагаад ийм одоо нөхцөл байдал үүссэн юм бэ гэдгийг сайн мэдэж авчихъя. За тэгэхээр нөхөр бол ямар компани одоо ямар уруулын бодыг зарсан юм бэ гэхээр тэр уруулын бодог нь бол өөрөө хийсэн уруулын бодог биш. За энэ Seed Beauty гэдэг газараар бол хийгдсэн байна. Тэгэхээр энэ нь бол угаасаа нэг тийм сургаггүй компани. Энэ болохоор ингээд өөр газруудад Kylie Cosmetics, Color Pop-Up тэр зөндөө олон газруудад зүгээр ийм гоо сайхны бүтээгдэхүүн хийж өгдөг, зүгээр захиалгаар хийж өгдөг газар байна. Тэгэхэд яг нэг иймэрхүү бүтээгдэхүүн хийлгийе гэх юм бол хийгээд дээр нь ялкин наагаад өгчдөг. Гэхдээ энэ бол одоо болтол ямар ч одоо тийм сургаггүй жижигхэн компани хийвэрэл байж байгаа. За гэтэл Kylie Cosmetics бол эднийхаар зүгээр уруулын бодог хийлгсэн олон газруудын л нэг нь. За гэтэл нөхөр бол тэгж явсаар хагаад 2016 онд байгуулагдсан компани 2019 он гэхэд энэ Coty гэж нэлээд том одоо гоо сайхны брэнд байж байгаа. Эднийд $600 сая 51% зарсан байна. 51% зарахад яг энэ үед гэсэн үг. Одоо Coty-гийн хувьцаанд бүрэг унтсан байх үед Kylie-гийн Cosmetics-ийг худалдаж авснаар энэ хувьцаа нь өссөн байгаа энэ дээр. За тэгээ мэдээж сүүлийн үед корона гэдээ унтсан байна л да. Энэ бол яг төр зуурихч байж магадгүй ямар ч хэл байсан. Энэ үеийн хувьцаа өсөлтийг бол Kylie Cosmetics одоо Kylie Cosmetics худалдаж авснаар өссөн байна. За тэгэхээр зүгээр нэг хэдэн одоо уруулын бодог худалдаж авсан асуудал үнэхээр биш. Энэ том компани хувьцаагийн өсөх хэмжээний өөрчлөлтийг авчирсан байх нь байна тийм үү. За тэгвэл компаниг нь сайн судлаад үзье. Мань хүн 2014 оноос эхлээд Seed Beauty-тэй одоо retail хийхээр одоо хамтарсан байна гэж байна тийм үү. За тэгээ 2015 оноос эхлээд хамгийн эхлээд 15,000 одоо уруулын бодог кит авчираад зараад үзсэн чинь nice амар хурдан зарагдсан учраас дараа нь 500,000 кит авчирч зараа гэх мэтчлэнгээр ингэж өсгөж явсараад 2016 он гэхэд $300 сая борлуулалт. Зүгээр байж байгаа уруулын бодгийг авчираад дээр нь ингээд нэрээ наагаад зарахад $300 сая хүрнэ гэдэг чи юу гэсэн үг вэ? Ганцхан жилийн дотор шүү дээ. За тэгээд тэгж явсаар хагаад 2019 он гэхэд Coty 51%-ийнхаа control stake-ийг зараад тэгээд $600 сая зарсан байна. 2020 он гэхэд бол Kylie Jenner дэлхий дээрх хамгийн залуухан self-made billionaire гэдэг тайтл төрсэн байна. 21 настайдаа ингээд тэрбумтан болжээ. За тэгээд одоо бол хөрөнгө нь $1.2 тэрбум. За тэгэхээр Kylie Jenner-ыг мэдэж авахын тулд Kylie Jenner яаж ийм $300 сая борлуулалт ганцхан жилийн дотор social network-оор хийх боломжтой байсан юм бэ гэдгийг мэдэж авахын тулд ерөөсөө энэ хүнийг мэдэж авахгүй болохгүй. Kim Kardashian гэдэг юм байна. Тэгээ Kim Kardashian-ыг мэдэж авахын тулд яг уу ерөөсөө Америкийн энэ хов живийн ертөнцийг мэдхгүйгээр Kim Kardashian-ыг мэдэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр өнөөдрийн ярих гэж байгаа энэ Kylie Jenner-ийн инфлюенсер энтер гэдэг бүх юм ерөөсөө Америкийн хов живийн ертөнцтэй бол ерөөсөө салшгүй холбоотой. Тэгэхээр айл ч юм grocery store-т ороод үзэх юм бол ингээд дүүрээ ингээд сэтгүүлүүд тавьсан байж байгаа. Тэгээ тэн дээр бол одоо нэг Холливуудын одоо тэрнтэй салаатгаж гинэ, тэрнтэй суугаатгаж гинэ, нөгөөт чинь амар бүдүүн болцсон байна. Тэр дандаа ийм байж байгаа. Нөгөө манай яг нөгөө соронц сэтгүүл гэдэг соронц гранд энтер гэсэн сэтгүүлүүдтэй яг адилхан байхгүй. Тэгэхээр энэ сэтгүүлүүд дээр ерөөсөө алгасахгүй гарч яадаг хүн бол энэ Kim Kardashian гэж төсгөөж байгаа. Нэг энэ зургийг хараад магадгүй танихгүй байж аж магадгүй. За тэгэхээр Kim гэдэг үг нь болохоор харахаар нэг солонгос нэр чимшиг санагдаж байна. Гэхдээ энэ Kim гэдэг нь одоо солонгосын Kimтэй ямар ч холбоогүй. Энэ бол яг Kimberly гэдэг үгний товчлол болгоо зүгээр Kim гэд хэрэглээд явдаг байж байгаа. За хэрвээ Kim Kardashian-ы энэ зургийг хараад танихгүй бол магадгүй нэг иймэрхүү зургийг харуул таньжээж магадгүй. Энэ бол олон одоо сурталчилгаанд ашиглагдсан зураг байж байгаа. За Kim Kardashian-ыг мэдэж авахын тулд 1973 он руу очиж үзэх хэрэг. Тэр 1973 онд юу болсон бэ гэхээр Simpson гэж энэ бол Simpson бол Америк хөл бөмбөгийн одоо супер од гэж байгаа. Супер од гэхээр ерөөсөө хэдэн удаагийн MVP, хэдэн удаагийн авраг ерөөсөө 2070-ад оны үед бол ерөөсөө Америкийн хөл бөмбөгийг одоо жинхэнэ одоо эзгэнжилсэн юм супер од байж байгаа. Гэхдээ юунаас спортоо орхиод за тэтгэвртэй гарцсан байж ах хоорондоо ретайр хийснийхаа дараа 1994 онд нэг гэмт хэрэгт холбогдсон. Тэгэхээр тэр нь болохоор яг нэлээд ноцтой гэмт хэрэг Simpson-ы одоо хуучин ихнэр найз залуутайгаа алуулчихдаг байхгүй. Тэгэхээр энэ хэргийнх нь одоо гол одоо сэжигтэн нь Simpson.
Тэгээд зөндөө олон яг Simpson-тай холбоотой юм нөгөө юунууд гараад ирдэг. Одоо эд мөрийн баримтууд. Тэгээд Simpson-ыг баривчилж авч байгаа. Тэгээд баривчилж авахдаа яасан бэ гэхээр яг NBA-ийн тоглолтын үеэр лайв нэвтрүүлгээр одоо бүгдийг зогсоогоод яг лайваар цагдаа нар очиод барьж авч байгаа юм ингээд телевизээр гардаг байхгүй. Тэгээд тэр гарсан нь болохоор яг Америкийн түүхэнд хамгийн их хүн үзсэн гэмт хэргийн одоо тэр одоо баривчилгааны процесс гэж байгаа. Тэр нь 95 сая хүн лайваар үзсэн байна. Тэгээд тэрнээс хойш ер нь бол тийм олон хүн үзсэн тийм тохиолдол гарч байгаа юм шиг байлаа. Ерөнхийдөө юунуудыг мэдээллийг нь хараад хахад тэгэхээр 95 сая хүн энэ одоо яг Simpson-ыг баривчилж байгааг лайваар үзчихэр чи энэ гэмт хэрэг одоо Америк даяараа алдартай гэмт хэрэг гэхэд одоо хаашаа юм тийм үү? Америк даяараа хүн болгоны одоо яг яаж шийдэгдэх нь Simpson яач уу гэдгийг одоо мэдхийг хүсдэг тийм одоо кейс болоод төрчихөж байгаа. За гитлийн дээр юу болсон бэ гэхээр нөгөө Simpson-тай өөрийн одоо хувийн бас нэг харилцаатай энэ Роберт Кардашиан гэж өмгөөлөхөр болно. Тэгэхээр Роберт Кардашиан бол угаасаа энэ хэрэгээр бол асар их нэр хүндтэй, асар их одоо алдартай өмгөөлөгч болсон боловч тэрнээс өмнө угаасаа Америк даяараа баг топ 5 одоо өмгөөлөгчдийн нэгт тооцогддог байсан юм. Одоо угаасаа маш өндөр рейтингтэй өмгөөлөгч байсан. Тэгэд энэ хэргийг одоо аваад энэ хэргийнх нь шүүх хурал болгоно нь телевизээр лайваар гардыг. Тэгээ нөгөө 95 сая хүн чинь тэр анхных нь баримтчилгааг үзсэн хүмүүс чинь бүгдээрээ энийг сонирхоод яг тэр шүүх хурлыг нь үздэг. За тэгээс яасан Роберт болохоор мань хүнийг өмгөөлж явсаар хагаад нөгөө нэг олон нөгөө эд мөрийн баримтууд энэ төр байх чинь бүгдийг нь яцааж ингэж явсаар хагаад нөгөө Simpson-ыг аваад гардыг. Тэгээд Робертыг бол ерөөсөө вау Америкийн бол хамгийн мундаг өмгөөлөгч гэдэг байдлаар хүлээж аваад тэгэхээр Роберт бол ерөөсөө нөгөө Холливуудын одуудын хэмжээний одоо famous одоо алдартай өмгөөлөгч болж байгаа. Роберт Кардашианы яг нь гэр бүлийн сонирхож эхэлнэ. Одоо нөгөө нэг шар сонингуудаар чи Роберт ч нугасаа Кристэй сууж исэн юм байна. За Крис энэ хоёр тийм охинтой юм байна. За Крис нь болохоор одоо өөр хүнтэй суудсан юм байна. Тэр шар сонингуудаар чи яг нь Роберт Кардашианы тухай ингээд бичиж эхэлж байгаа. За гэтэл Робертийн эхнэр нь Крис гэж байгаа. Гэхдээ энэ овгийг харах юм бол Jenner гэдэг өөрөө огтой байгааз. Тэгэхээр яг нь 91 он хүртэл Роберттэй сууж агаад 91 оноос хойш болохоор Bruce Jenner гэж хүнтэй суудсан. Bruce Jenner нь болохоор бас Америкийн амар алдартай спортсмен. Тэгэхээр энэ Bruce Jenner болохоор юу хийдэггүй юм бэ гэхээр хөнгөн атлетикийн тамирчин. Гэхдээ хөнгөн атлетик дотор нөгөө нэг декатлон гэдэг энэ болохоор нөгөө нэг одоо бид нар чинь нөгөө нэг одоо гүйдэг дуугаар уралддаг сэлдэг ийм зөвхөн энэ гурваар орохтол одоо Iron Man гэж үхгээ шахтагчтай. Гэтэл энэ чинь болохоор 10 төрлийн хөнгөн атлетикийн 10 төрлөөр оролцдог юм тэмцээн байж байгаа. Тэгэхээр энэний Олимпийн алтан медаль. Америкийн алтан медаль. Тэгээд ерөөсөө энэ шагналуудыг нь харах юм бол ерөөсөө хөнгөн атлетикийн супер од. Гэтэ зөвхөн ганцхан төрлөөр биш энэ дотор ч гүйлт, зээрэнцэг, сэдэлт, мэдлэлт ерөөсөө хөнгөн атлетикийн бүх төрлүүд ордог. Тэгээд нөгөө нэг юу гэдэг одоо жинхэнэ нөгөө нэг эр хүний бэлэг тэмдэг болсон одоо юм одоо супер одтой суудсан. За тэгэл одоо нөгөө Bruce Jenner-тай суусан юм байна. Өмнөх одоо охтууд нь болохоор энэ Kardashian, Kim Kardashian гэж байдсан юм байна. Одоо энэ яг нь Kendall Jenner, Kylie Jenner гэж байдсан юм байна. Энэ төргээд нөгөө нэг сонин сэтгүүлүүдээр чинь жинхэнэ ярьж бичиж эхэлтэн. Тэгээ эдний гэр бүл нэлээд алдартай болж эхэлнэ. За гэтэл яг энэ үедээ давхцаад яа 2003-аас 2006 оны үед одоо эдний гэр бүлийг сонирхоод яриад ингээд эхэлж явах үед болохоор Kim Kardashian Paris Hiltonтэй найз болчихдээ. За тэгээд энэ хоёр яах вэ гэхээр Paris Hilton чинь яг энэ үед авчиж нөгөө нэг бүх одоо нөгөө сенсацуудаа тарина. За тэгэл Paris Hilton тэгээд гэж гинэ тэр бааранд явж ийн гинэ гэж ярих болгонд л Kim Kardashian хажууд нь явж байна. Тэгэхээр Kim Kardashian болохоор энэ 2003-аас 2006 онуудад болохоор за албан ёсных нь юу нь болохоор стайлист ч үлээ нэг тиймэрхүү байсан. Гэтэ яг үүндээ бол мань хүн ерөөсөө хамт баардаал цүнхийг барьдаг л ажилт. Ерөнхийдөө манайхаар бол цүнх баригчийн ажлыг баг 2-3 жил хийждэг байхгүй. Тэгэхээр Paris Hilton-ы хажууд нь хамт баардаал цүнхийг барайл ингээл хамт явж яадаг ажил хийсэн. Тэгээд тэр хооронд Paris Hilton болохоор хамаг одоо нэг сенсацуудаа тарьсан. Тэгээд энийг дагаад Kim Kardashian-ы одоо
сенсац гэх юм уу. Ким Кардашиан амар famous болж эхэлнэ. Америк даяараа ерөөс Ким Кардашианыг танихгүй хөнгөө болж эхэлнэ. Ерөөсөө шар сонингуудаар бичдэг Paris Hilton хаана явж гин тэнд л Ким Кардашиан явж яадаг ийм нөхцөл байдал үүсэж эхэлж байгаа. Гэтэл 2006 онд нэлээд алдартай болоод эхэлж байтал 2007 онд энэ Ray J гэдэг нь болохоор Америкийн одоо хөгжмийн зохиол яг энэ медиа салбарын бас нэлээд алдартай дуучин юм байна л да. Гэтэл Ray J, Kim Kardashian хоёрын нэг бичлэг задарчтэй. Тэгэд энэ бичлэгийг нь болохоор яг анхлаад энэстэй бичлэг задруулсан энэ төргээд энийг шүүхтэн мөхтэн гэж хэлсэн. Сүүлдээ нэг мэдсэн чинь аль биесны publish хийд. Тэгтээ тэргөө нөгөө нэг бичлэг нь задарсан чинь нөгөө ийм бичлэг задарсан гэд яригдах тусам мань хүн тэгтээ тэргөө алдартай болоод байгаа болохоор тэрнийг найхтыг шүүгдэлцэж мөгдөлцөх шаардлага байхгүй болоод бүр ингээ publish хийгээд тавьчихсан. Тэгээд Kim Kardashian нь бол ерөөсөө бүр Америк даяараа бүр амар алдартай болж эхэлнэ. Тэгээд тэр үеийн болохоор Kim Kardashian-ы одоо хайлтын одоо волюм бол ерөөсөө баргийн юмыг дагуулхааргүй хэмжээнд асар өндөр өсөж эхэлж байгаа. За тэгээ нэгэн талдартай болсон гэр бүлэрээ нэгэн талдартай болсон юм чинь 2007 оноос эхлээд эднэр болохоор Keeping Up Kardashians гэдэг нэртэй эдний гэр бүлийнхний талаар юм хов живийн юм одоо юу гэдэг reality show гэж. Тэр гэр бүлийн reality show гэхээр одоо гэртэнд ингээд дүүрэн камернууд тавьсан. Тэгээ эдний гэр бүлд юу болж जैन тэрнийг л 7 хоног болох ингээл гаргадаг. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн одоо гол агуулга нь болохоор юу юм бэ гэхээр одоо хов жив. Гэтэ 7 хоног болгон одоо нэг гэр бүлийг гаргахаар чинь ямар ч сонирхол байхгүй шүү дээ. Гэтэл эдгээр бол ерөөсөө хов живээр ерөөсөө таслахгүй Америкчуудыг ерөөсөө хов живээр таслахгүй нөхдөд бол яг нь professional хов жив үйлдвэрлэгч болж өрч. За тэгээ 2007 оноос ахгуулаад 2020 он хүртэл 13 жил тасралтгүй 13 жил одоо ингээд 7 хоног болгон яг энэ нэвтрүүлэг reality show гарч байгаа. Тэгээ reality show-гийнх нь одоо нэг рекордуудыг нь харах юм бол reality show-ны одоо энэ төрөлдөө баг бүх шагналуудыг авсан байгаа. Тэгэхээр энэ бол Америкуудын бүр асар их үздэг. Тэгээ 13 жил үзчихэр чи ерөөсөө эдний гэр бүл бол ерөөсөө яахааргүй асар алдартай хүмүүс болж байгаа юм л да. За гэтэл энэ нэвтрүүлгийнх нь одоо гол агуулга нь яг ингээд одоо тэр найз охиных нь найз залуу нь 15 ах гинэ, нөгөөх нь 15 дүү гинэ, буцаага салаатгаж гинэ, нийлээд гэж энэ ихэвчлэн нэг иймэрхүү агуулгатай боловч дундор нь одоо хачаа юм зөндөө болно. Гэтэл тэр дунд нь нөгөө нэг Bruce Jenner гэдэг нөгөө эр хүний одоо бэлэг тэмдэг болсон нөгөө нэг супер тамирчин чинь нэг өдөр хүүсээ солиод эмэгтэй болчтой. Тэгэхээр чинь нэг мэдсэн чи аав нь ээж болцсон чи хоёр ээжтэй болчтой. Тэгээ энэ болохоор нэг зүгээр л одоо тэр reality show-ных нь одоо дундуур болж байгаа үйл явдал тэр гэр бүлд болж байгаа үйл явдал. Америкчуудыг ерөөсөө энэ сенсацаар гэж дутаахгүй тулд одоо бүр албаар ингэд юм уу ямар ч хэл байсан л ерөөсөө 7 хоног болгон л нэг л сенсац ингээл тарж яадаг юм хүмүүс байж байгаа. Энэ одоо гинт одоо аав нь ээж болоод хоёр ээжтэй болж молоод ингээр ч одоо тэр reality show үзэхгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа. За гэтэл ингэж явсаар хагаад за энэ одоо нэвтрүүлгийн одоо дундуур одоо юу болдог талаар ингээд хайгаад үзэх юм бол зөндөө юмнууд байж байгаа. Гэхдээ энэ дунд нэг сонирхол татгаар юм байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр энэ Kylie Kardashian нөгөө нэг Kylie чинь яах нь одоо энд байгаа энэ жижиг охин байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо энэ нэвтрүүлгийн гол утга санаа нь болохоор энэ эгч нарийнх нь одоо үйл явдал боловч тэр дунд энэ Kylie гээд жижигхэн охин ингээл яг тэр гэрт ингээл гүгээл явж яадаг нэг жижигхэн охин гардыг байна л. Гэтэл тэр дунд явж байгаад нөхөр болохоор нэг удаа гомдлж байгаа. Яг нөгөө нэг манай эгч нар болохоор бүгдээрээ ийм зузаан уруултай, царайлаг өндөр бийл гэсэн чинь ганцаараа ийм нэгэн уруултай, царай муутай энэ нөгөө чинь гомдлол. Тэгээд уруулаа ийм зузаан болгох ийм бүтээгдэхүүнүүд аваад хэрэглээд дунд нь. Тэгж явж байгаад одоо lip filler хийсэн байна гэдэг. Тэгээд энэ Kylie-гийн одоо уруулан зузаан болоод байна. Нэрээ зузаан болцсон гоо. Зэндээс ингээ харах юм бол тэг яагаад зузаан болов? Kylie-гийн уруул зузаан болсон уу? Болоогүй юу? Энтэр гэдэг талаар одоо гол одоо нэг сенсацийн нэг болж эхэлж байгаа нөгөө чинь. Тэгээ ингэж явж байгаад 2016 онд Kylie Jenner уруулын бүдэг зарж эхэлнэ. За тэгэхээр эдний гэр бүл ер нь хэр зэрэг алдартай юм бэ гэдгийг
Хараад үздэг хөө. Тэгэхээр яг ингээ 13 жил одоо тасралтгүй 7 хоног болгон телевизээр хараад тэгэхээр ямар нэг юм хийхгүй штэ, дуучин биш, жүжигчин биш, өөр ямар ч мэрэгжил бол байхгүй, зүгээр л телевизээр гардаг хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд гарахаар үнэхээр хэр зэрэг famous болж болдгийм бэ гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр энэ болохоор Instagram-ийн follower-уудын лист байна л да. Хамгийн одоо олон follower-тай аккаунт. Тэгэхээр за яг хөө нэгдүгээрт нь Instagram-ийн байна. За Ronaldo байна. За Ariana Grande, за Dwayne Johnson, Selena Gomez хүртэл бол мэдэн тийм үү, эднэр болохоор за жүжигчин байна. Спортсменүүд байна. За тэгээд дуучин байна. За гэтэл энэ дээр 6 дугаар байранд Kylie Jenner 170 сая followerтэй. Reality TV personality. Тэгэхээр ч одоо яг юу гэсэн үг яг энэ business woman гэдэг нь бол сүүлд нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэр ер нь бол reality TV personality гэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр телевизээр гардаг хүн л гэсэн үг. Тэр ямар нэгэн одоо мэрэгжил бол байхгүй, зүгээр телевизээр гардаг хүн. 170 сая followerтэй байх нэ. За гэтэл 7 дугаар байранд Kim Kardashian. Вау, дахиад эдний их чинь гэсэн үг шүү дээ. Энэ хоёр ч одоо нэг гэр бүлийн хоёр байхгүй. Дахиад reality TV personality. За тэгээ 8 дугаар байранд за Messi бол барахгүй нэ. За Beyoncé бас Kim Kardashian-ыг барддаг юм байна. Neymar, National Geographic, Justin Bieber энэ чинь бол хаач байсан хол хоцорцсон явж байна. Taylor Swift. За гэтэл 14 дугаар байранд дахиад Kendall Jenner. Дахиад эдний гэрийнхэн. Дахиад reality TV personality. За энэ яг Kendall Jenner бол бас моделийн ажил хийдэг байж байгаа. За тэгээд Jennifer Lopez бол хаа байсан хоцорсон, Nicki Minaj. За тэгээд 17 дугаар байранд Khloe Kardashian. Дахиад эдний гэр бүлийнх. За тэгээд Nike-ийн аккаунт байд юм байна. Miller, Katy Perry. За 21 дугаар байранд Kourtney Kardashian. Тэгэхээр энэ ихний 21 байранд гэхэд яг эдний гэр бүлийн нэг гэрт байдаг 5 хүн. Бүгдээрээ 100 сая follower. Тэгэхээр чи энэ хүмүүсийн тухайд болохоор зөвхөн Instagram follower биш аахгүй. Энэ Facebook follower, ингээ бусад Twitter follower, одоо Snapchat follower бүгдийг нэмэх юм бол тус бүрдээ 200-аас 300 сая followerтэй байж. За тэгээд тавуулаа гэд бодох юм бол яг уу энүүхэн за давхарцсан тоогоор 1.5 тэрбум follower. Тэгэхээр чи энэ 1.5 тэрбум чинь одоо их хвчлэн Америкт байгаа байхгүй. Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ? Хамгийн өндөр GDP-тэй улсын 1.5 тэрбум followerтэй ийм гэр бүл байж. Тэгээд ийм болохоор нөхөр яг нөгөө нэг уруулын будгаа зарахад жилийн дотор 300 сая. Тэгэхээр эндээс эхлээд яагаад энэ Kylie Jenner-ыг одоо self-made billionaire гэж тооцохгүй гэдээ маргалтаад байгааг ойлгож байгаа байх тийм үү. Тэгэхээр угаасаа Kylie Jenner болохоор ийм followerтай болохын тулд юу хийсэн юм бэ гэхээр Kylie Jenner-ийн хийсэн ажил гэх юм бол яг угаасаа л гэр бүл нь ингээл нэг тийм reality show дандаа гардаг байсан жоохон багт нь л угаасаа гарч ирсэн тэгэл тэр дунд л амьдэрдэг хүн байгаа байхгүй. Тэгээд урууллаа нэг бодож явж байгаа уруулын бодог зарагдсан чинь тэрбум доллар хийц. Гэтэл эднийх ч одоо ийм алдартай болохын тулд ийм одоо 7 хоног болгон professional sensation maker болохын тулд хамгийн анхлаад яасан байх нь нэг аав нь Америкийн хамгийн алдартай өмгөөлөгч болсон байх нь тийм үү. За тэгээд тэрнээс хойш дараагийнх нь аав нь Олимпийн одоо алтан медальт болсон байх нь тийм үү. За тэгээд нэг аав нь бас ээж болсон байна тийм үү. Тэгээд яах нь ерөөсөө нөгөө Kim Kardashian чинь бас нөгөө нэг одоо видео завдарсан одоо Paris Hilton-тай найз байсан. Ерөөсөө Kylie Jenner-с өмнөх үеийнхний хийж явсан тэр сенсацууд бүгд ингэж нийлж явсаар хагаад тэр асар өндөр хэмжээний ийм social network follower болоод төрсөн. Тэгэхээр энийг одоо яг self-made гэж тооцох юм уу, ийм платформ дээр одоо шууд ингээд social network-өөр 7 ажилчинтай компани байгуулаад зарахад тэрбум доллар хийдэг боломжтой ийм юм одоо өвлж авсан гэж тооцох уу, яах уу гэдэг асуудал гараад ирж байгаа. За тэгэхээр Kim Kardashian гэдэг ч одоо яг тэгээд юу хийдэг хүн болоо таарч байгаа гэхээр зүгээр алдартай хүн. Тэгэхээр Америкт бол Kim Kardashian-ыг юу гэж ярьдаг вэ гэхээр famous for being famous. Алдартайгаараа алдартай. Тэгээд яагаад алдартай юм бүү мэдээ. Жүжигчин биш, дуучин биш, ерөөсөө яг ямар нэгэн мэрэгжил байхгүй.
Тэгээ энэ одоо яг телевизээр ингээ гарч яхад нь ингээ доорх тайлбар нь гарч байгаа. Famous person. Тэгээ манайхаар бол эрхэлсэн тодорхой ажилгүй алдарт Ким Кардашиан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь ер нь бол яг тийм хүмүүс. Ерөөсөө л яг сенсац тарьдаг тийм мэрэгжилтэй гэсэн үг ер нь бол. Тэгээд энэ яг нэг сүүлийн үеийн яг social network дээр одоо ингээд social network гэдэг платформ руу орж ирснээс болоод тэрнээс өмнө бол яг зүгээр л энийг ямар нэгэн мөнгө олох ч арга байхгүй за алдартай байлаа гэд хэр зэрэг алдартай юм гэдгийг яг ингээд тоо болгох ямар ч боломжгүй байсан бол social network болохоор энэ хүмүүсийг яг жинхэнэ одоо ингээд за яг ийм хэмжээний алдартай, ийм хэмжээний followerтай нэг зураг нь ийм хэмжээний like авдаг гэдэг нэг бүр ингээд яг одоо баримтжуулаад одоо тоон одоо утга болгож оруулж ирэх юм боломжийг бүрдүүлж өгсөн байж байгаа. За тэгэхээр яагаад энэ Ким Кардашиан биш хамгийн бага дээр Кайли Женнер нь бас ингээд жинхэнэ бизнес вумен болоод тэрбум доллар хийжвэ гэд харах юм бол за энэ дээр бол одоо тэр инфлюенсер Gen Z гэдэг үг яагаад холбогдоод байгаа нь бас нэлээд тодорхой гарч ирнэ. Тэгэхээр одоо Gen Z-гээс өмнөх үеийнх нь ялангуяа тэр baby boomer ч юм уу, millennial ч юм уу, одоо тэр X generation-ийнхэн бол social network чинь бол сүүлд бий болсон зүйл байхгүй. Багада найз нартайгаа зүгээр офлайнаар найз байсан, офлайнаар ярьдаг байсан. Харин social network гэдэг бол шинэ түүл гарч ирсэн. Тийм учраас энэ хүмүүсийн тухайд social network гэдэг чинь бол нэг төрлийн түүл. Хүмүүстэй холбогддог түүл, эсвэл юм share хийдэг түүл, эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн одоо бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг түүл гэдэг ч юм. Энийг бол ерөөсөө л одоо түүл гэдэг утгаар нь авч үзэж байгаа нь бол эндээс маш тодорхой харагдана. За гэтэл Gen Z-гээс эхлээд болохоор яах нь вэ? Энэ болохоор найз нартайгаа чатлахад зориулагддаг. Эсвэл get inspired, эсвэл одоо юу гэдэг celebrity одоо follow хийхэд, эсвэл болохоор political debate-нд оролцоход, эсвэл бусдад influence хийхэд. Тэгэхээр яг энэ Gen Z-ийнхний хамгийн өндөр гарч байгаа юмнуудыг хараад үзэх юм бол яг нь вэхээр social network ерөөсөө анх төрөөл ингээл юм мэддэг болохтол social network байж исэн. Тэгээ энэ болохоор тэднээс тэр хүмүүсийн болохоор яг нь яг өөрийнх нь identity энэгээр одоо хорвоо ертөнцийг баг таньж мэддэг тийм хүмүүс бий болж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр хүмүүст influence үзүүлэхэд social network-оор дамжуулж тэр хүмүүст инфлюенс үзүүлэхэд тэр хүмүүст нөлөөлөхөд асар амархан гэсэн үг. Тэгэхээр яг энэ үеэс эхлээд яг Kylie Jenner шиг ийм одоо social network-оор дамжуулаад Gen Z-ийнхнийг ингэж инфлюенс хийх, тэднээсийг мөнгө олох юм амархан боломжтой болж байгаа юм биш үү гэсэн санаа яваад. За тэгэхээр яг нь Kylie Jenner-ыг одоо энэ платформыг одоо энэ фолловеруудыг одоо өвлөж авсан гэд үзэх юм бол одоо ямар ч татваргүйгээр өвлөж авсан болж таарч байгаа. Тэгэхээр одоо энэ дэлхийд дээрх хамгийн одоо залуухан биллионерууд гэд үзэх юм бол за Kylie Jenner нэгт вау энэ бол яг зарах байхгүй тийм үү. За 2-т, 3-т, 4-т нь болвол за 2-оос энэ хэсэг нь бол дандаа өвлөж авсан хүмүүс байж байгаа. Энэ болохоор Норвегиуд нэлээх байдаг. Энэ эхний 3 нь баг Норвеги байгаа. Тэгэхээр эдгээр болохоор яадгүй гэхээр Норвеги бол одоо хөрөнгө мөнгө өвлүүлж өгөхөд татваргүй байдаг. Тэгээ татваргүй байдаг учраас ингээд залууханд нь өвлүүлээд өгчдөг. За тийм учраас энэ дээр бол Норвегиуд нэлээх. За энд бол нэг Хонконг залуу байгаа. Бас өвлөж авсан. Тэгэхээр эдгээр бол бүгд өвлөж авсан юм байна. За тэгээд энэ доотлын хоёр нь бол яг Snapchat, тэрний доотл нь болохоор Stripe билүү те. Бас нэг энэ хоёр бол энэ дөрөв нь бол дандаа технологийн байж. Тэр ер нь энэ дотор ч нь бол дандаа технологийн эсвэл өвлөж авсан хүмүүс л байсан чинь яг энэ яг нь social network. Тэгээд одоо юу гэдэг юм косметик чиглэлийн анхны биллионер бий болоод тэр нь бүр хамгийн залуудаа одоо ингээд биллионер болж байгаа. Тэгэхээр энийг угаасаа сонирхгүй байхын арга байхгүй. Энийг за энэ юу болчих вэ? Ийшээ ер нь нэг юм шинэ маркет бий болоод байна уу гэдгийг судлаад үзсэн чинь ерөөсөө Gen Z-ийн чинь бол яг нь social network-оор influence үзүүлэх, эднэрт маркетинг хийхэд асар амархан хүмүүс юм байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө шинэ маркет байж магадгүй юм байна. Магадгүй хэдэн ч биллионер төрөх юм блэ тийм үү. Тэгэхээр энийг бол ингээд сонирхож эхлэх болсон гол шалтгаан нь энэ байж байгаа. Америкт бол жишээлхэд одоо мөнгөөр одоо
мөнгийг одоо өвлөж авах ч юм уу эсвэл байшин өвлөж авах юм бол 40% татвар төлнө. За Японд бол бараг 55-60% хүрдэг юм байна тийм үү. Гэтэл эн чинь болохоор яг нь social network follower гэдэг чинь болохоор ямар ч татваргүйгээр өвлүүлэх хүртэл боломжтой. Тэгээ эзэмших боломжтой. Жишээлбэл та одоо байр эзэмшиж байгаа бол байрны property tax гэдэг 2% жил болгон 2% татвар төлнө шүү дээ юм уу. Гэтэл энэ follower чинь болохоор баг үйлдвэр шиг дуртай үедээ ингээ бараа бүтээгдэхүүн зарж борлуулад байж болдог ийм asset мөртлөөсөө тэндээс ямар ч татвар төлөхгүй өвлүүлэхэд ч татвар төлөхгүй. Энэ чинь харин шин төрлийн баг asset маягийн юм болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яах нь вэ гэхээр Gen Z-ийнхний хувьд төрсөн чинь л төрөөл анх удаа ийм мөнгөтэй харьцаж үзээгүй, ямар нэгэн financial asset байхгүй, ямар нэгэн үл хөдлөх asset байхгүй байж хахад ингээл social network-оор followers гэдэг юмнууд ингээ үн цэнтэй ч юм шиг тэр хідэн лайк нь одоо үн цэнтэй ч юм шиг харагдаад энэ анхных нь баг амьдралдаа ингээд одоо барьж үзэж байгаа asset болж таарж байгаа. Тэгээ энэ asset нь болохоор яах нь бүр ингээд тэдэн follower тэдэн юу гэдээ бүр ингээд амар найрамдчилтай яг ингээд тоон утга ингээд нүдэнд нь харагдаад ингээд эхлэнгүүт чинь энэ үеийнхэнд бол шал өөр өнцгөөс харагдаж эхэлж байгаа. Тэгэхээр энийг бол яах нь бид нэр шин тренд Gen Z-ийнхэнтэй холбоотой, influencer гэдэг үгтэй холбоотой шинэ тренд гэж ойлгож авахд болох нэ. За тэгвэл энэ одоо хэр зэрэг том маркетинг гэдгийг бол одоохондоо бол мэдэхгүй бид нэр бол хэлж мэдэхгүй. Ямар ч хэл байсан энэ нэлээд том өөрчлөлт болох гэж байна гэдгийг бол харагдаад байгаа тийм үү. Гэхдээ за 1 тэрбум фолловерд хүрчээр одоо тэдний гэргүүл бол 1.5 тэрбум фолловертай болчихсон шүү дээ. 1.5 тэрбум фолловероор бол яг нь 1 тэрбум доллар хийж болд юм байна. 3-4 жилийн дотор. Тэр чинь бараг тэрбум долларын одоо үнцэнтэй гэж үзэж болох нь шүү. За гэтэл Монголд одоо 1 сая фолловертай болж чадах уу? За болж чадна гэж бодъё. Ер нь яг Монголд ямар хөө үнцэнтэй байх нь гэдгийг бодож үзэх гэдэг шүү. Тэгэхээр за 1 сая фолловер гэж бодоход за Америктэй харьцуулахад манайх нэг хүнд оногдох GDP нэг 20 дахин бага байгаа тийм үү. Тэгээд ингээд бодоод үзэх юм бол за 1 сая фолловер бол нэг 50,000-аас 100,000 доллар орчим юм шиг байна. Тэгэхээр ер нь бол нэг иймэрхүү үнэлгээтэй хавцаал байх болов гэж. Энэ бол миний таамаг шүү. Тэгэхдээ яг ер нь бол иймэрхүү үнцэнтэй asset маягийн юм болж таарах нэ гэж ойлгож болох юм байна. За тэгэхээр энэ хүртэл Kylie Jenner гэж хүн одоо юм бэ. Тэгээд энэ influencer Gen Z гэдэг үг яагаад модонд ороод яагаад ийш gold rush хийгээд байгаа талаар нэлээд одоо тодорхой танилцуулахыг бодлоо. Тэгэхээр энэ бүхэн бол яг нь Америкийн энэ сенсац энэ шар хэвлэлийн ертөнцтэй бол гарцаа байхгүй холбогдож таардаг юм зүйл байж байгаа. Тэгээд нэлээд урагш нь одоо энэ одоо ертөнцид юу болж исэн юм бэ гэдгийг мэдэхгүйгээр одоогийн байгаа нөхцөл байдлыг бол мэдэх боломжгүй юм зүйл байгаа учраас ийм урдх түүхийг нь яахаарахгүй одоо энэ Америкийн одоо сенсац хов живний талаар ярихаас өөр одоо аргагүй нөхцөл байдалд орсон учраас энэ хэсгийг ингээд нэлээд тодорхой тайлбарлаж өглөө. За тэгээд амжилт хүсье бүгдээрэнд нь. Баяр таа.